Монгол улсын хурлын сэнтиг ямар хүн эзлэнхэн сууж байна вэ гэж нэг асуугаад үзтээ. Гутрамаар хариултыг сайд нямд орж өглөөдөө харин ч нэг. Ийм томилгоо хийснийхээ төлөө та нар утгахгүй ичих болно гэдгийг хэлчихэд харсан. Улсын хурл яагаад ийм хүчсэнгүй байгаа юм бэ? Тэр хүчсэнгүй их хурлын дарга инколдоос очиж асуу за. Тэр хүчсэнгүй их хурлын дарга инколдоос очиж асуу за. Хүлцсэнгүй парламент. Ёстой тохирсон. 76 гишүүнээс 22-ыг нь асъя. Энэ 22 бол хурцыг шалгах тал дээр нэгдсэн хүмүүс. Эдэнтэй одоогоор ярих юм алга. Харин үлдэж байгаа гишүүд тэр дотроо хурцыг солонгос улс руу явуулах асуудлыг хаалттай гормоор хэлцэж баталсан 30 гаруй гишүүд нь хүлцэнгүйчүүдийн тоонд багтана. Учир нь тэд нар тагнуулж хурцын өмнө хүлцэнгүй байх найдагтай хүлцэнгүй байх үүргийг насаараа хүлээсэн хүмүүс. Үйлдэлсэн гэмт хэрэг нь тэдэнд хүлцэнгүй байх тавиланг заяажээ. Хурцын эсрэг далчих нь бол тэдний хулгай ээлжтэгдэх тул ийхүү тагнуулж хурцыг амьд байгаа цагт хаач явсан хүлцэнгүй байх үүрэгтэй. Эдгээр хүлцэнгүйчүүдийн тэргүү магнаад Монгол улсын их хурлын дарга нь цохиж яваа. Цааш нь ярил хурцыг элчин сайдаар томилох асуудлыг улсын хурлд оруулж хэрүүл үүсгэсэн ерөнхийлөгч Баттуулагч бас хурцын өмнө толгой удаалгах хүлцэнгүйчүүдийн игнэн зогсоно. Хүлцсэнгүй даргатай хүлцсэнгүй парламент. Тэдний жагсаалд хүндэт харуулын үүрэг гүйцэтгэх нь ёслон зогсох хүлцсэнгүй ерөнхийлөгч. Чааваас та нар үр хүүхдээ юу гэж хэлэндээ ернэ? Аав нь шудраг амьдарч явлаа шүү дээ. Миний хүү үнэн шудраг яваарай гэж хэлж цагчил авч чадахгүй. Хулгайч нарын заяа хүлцсэнгүй номхон байх жамтай юм.